Цаана та бүхэндээ 2021 оны 1-р сарын 1-ний өдрийн шинэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр энэ удаагийнхаа хөгжүүлэх сургалтын хөтөлбөрийн агуулгаа танилцуулъя. За та бид бүгдээрээ хамтдаа дүрс тоолох арга түүнтэй холбоотой бодлогод, логик бодлогод, төрөл бүрийн өгүүлбэртэй бодлогод, таан дарааллын зүй тогтолцоог олох, шүтэнцний бодлогод, нас олох бодлогод, дүрсэд тоон өгөх бодлогыг төгсгөлөөс нь бодох аргачлал, нийлбэрийг дутааргаар олох, олимпиадын бодлогод гэсэн 10 агуулгын хүрээнд энэ хөтөлбөрт хамрагдах нэ. За намайг Цолбон гэдэг багш нь боловсролын байгууллагад 29 дахь жилдээ ажиллаж байна. Гүнзгийрсэн сургалттай ангийг 5 удаа дааж авч төгсгсөн. Багангийн багшаар тасралтгүй ажиллаж байна. За ингээд эхний хичээлдээ оръё. Дараах дүрсүүдэд хэдэн ялгаатай гурвалжин байх вэ? Тоолоорой. Багш нь 6 дүрсийг өгсөн байна. За эхний дүрсийг бүгдээрээ номер 1-р бодлого гэж авъя. Багш нь эхний гурвалжин дүрсийг зураад дотор нь 1, 2, 3 гэсэн тоог тавьсан байна. Бас өнгө өгсөн байгааг ажиглаарай. За нэг дүрсээс бүтсэн гурвалжин энэ дүрсэд байна. 1, 2, 3 буюу 3 ширхэг байна. Одоо 2 дүрсээс бүтсэн гурвалжин тоолъё. 1, 2-тай 2, 3 дугаар дүрс маань нийлээд 2 ширхэг гурвалжин үүсгэж байна. За 3 дүрсээс бүтсэн зүйтэй 1, 2, 3 дугаар дүрс маань нийлээд 1 ширхэг. Ингээд одоо бүгдээрээ нийтдээ хэдэн гурвалжин байгааг олцгоё. 1 дүрсээс бүтсэн 3, 2 дүрсээс бүтсэн 2, 3 дүрс нийлээд гурвалжин бүтээсэн 1 дүрс байна. Ингээд нийтдээ 6 гурвалжин байна. Одоо бүгдээрээ бие дагаад номер 2-ыг бодоорой. За дүрсийг өнгөөр будаж болно. Эсвэл гурвалжин доторх хэсгүүдийг башгээ тоогоор дугаарлаад эхнээс нь тоолж үзээрэй. Ингэхдээ 1 дүрсээс бүтсэн гурвалжин, 2 дүрсээс бүтсэн гурвалжин байна уу үгүй юу? Байхгүй ч гэж болно шүү дээ. За 3 дүрсээс бүтсэн, 4 дүрсээс бүтсэн гурвалжин гэж тоолж болох нэ. За цааш нь бүгдээрээ хамтдаа багш нь өнгөөр бас тоогоор зэрэг дугаарласан байгааг анзаараарай. За ингээд чи өөрөө бие дааж бодноо. За дараагийн дүрсийг багш нь өгж байна. Чи энэ бичлэгээ ухраагаад үзэж болно. Эсвэл зогсоож байгаа дэвтэртээ зурж болно. За 5 дугаар бодлогон дээр багш нь дүрсийг нь дугаараар өгсөн байгааг ажиглаарай. За ингээд 6 бодлогыг бие дааж бодоорой. Одоо бүгдээрээ хамтдаа дүрсийг үзье. За дараах дүрсүүдэд хэдэн ялгаатай тэгш онцогт байна. За ажиллах арга маань мөн адилхан. За багш нь дүрсүүдийг эхний бодлогыг тайлбарлая. Эхний дүрсийн хэсгийг 1, дараагийнх нь 2, 3, 4 гэж дугаарлаа. Мөн өнгө ялгаж бодож олно шүү. За нэг дүрсээс бүтсэн 1, 2, 3, 4 буюу 4 ширхэг байна. 2 дүрсээс бүтсэн 1, 2, 1, 3, 1, 4, 3, 4 гэсэн 4 ширхэг тэгш онцгтой байна.
Дараа нь 3 дүрсээс бүтсэн тэгш өнцөгт энэ дүрсэд маань байхгүй байна. 4 дүрсээс бүтсэн нэг ширхэг дүрс. Одоо бүгдээрээ нийтдээ хичнээн тэгш өнцөгт үүссэн юм бэ гэдгийг олъё. 1 дүрсээс 4, 2 дүрсээс 4, 4 дүрсээс бүтсэн нэг тэгш өнцөгт байгаа учраас нийтдээ 9 тэгш өнцөгт болох нэ. За номер 2-ыг би дааж бодоорой. Та саяны аргачлалаараа бодож чадна гэж багш нь бодож байна. Одоо дараагийн дүрсүүдийг багш нь өгж байна. Номер 3, номер 4, номер 5 дүрс маань жоохон хүндрээд байна тийм ээ. Номер 6-г би дааж бодоод багштай илгээгээрэй. За өнөөдрийн хичээлийн маань дараагийн агуулга. Өгөгдсөн зурагт хэдэн хэрчим байна вэ? За тэгвэл багш нь хэрчмийг бас тоолох аргыг үзэх гэж байна. За эхлээд яах юм бол хүүхдүүд шууд 1, 2, 3, 4 4 хэрчим байна багшаа гэтэл яардаг шүү дээ тийм ээ. За тэгвэл эмэг цэгцтэй хэрхэн тоолох вэ? Өгөгдсөн цэгүүдийг үсгээр эсвэл тоогоор дугаарлаарай. За багш нь арай хэлбэр байх үднээс надад бол тоогоор дугаарлаа. Эхний цэгийг 1, дараагийн цэгийг 2, 3, 4, 5 гэд тоогоор дугаарлаа шүү хүүхдүүдээ. За одоо яах вэ? Мэдээж эмэг цэгцтэй тоолох хэрэгтэй тийм үү? Үүссэн хэрчмүүдийг тоолоорой. За шууд тоолъё. 1, 2, 3, 4 ингээ уртаараа 5, энэ хойноосоо 6 гэд. Ингээд эмэг цэгцгүй тоолвол бид нар бодлогынхон айл нэг хариуг орхигдуулах нэ. За хамтдаа тоолцгоё. За та нарыг багш нь 6 зураад бэлтгэсэн байгаа гэж бодож байна. За бичлэгээр өгж байгаа учраас дуртай үедээ зогсоож байгаад 6 зурж олно шүү. За багш нь 1 гэсэн цэгээс эхлэлтэй 4 хэрчимгээ тоолсон байна. Одоо тоолж харуулъя. Хараарай. За 1-ээс 2 руу. Дахиад 1-ээс 3 руу. За багш нь заагуураараа жоохон алдаатай бичсэн байна. 1-ээс 4 рүү. Дахиад 1-ээс 5. 4 хэрчим байх нэ. За дараагийн дүрсийг тоолъё. 2 гэдэг дугаараас эхэлсэн хэрчмүүдийг багш нь үүсгэн бичсэн байна. 2 ба 3, 2, 4, 2, 5 гэсэн цэгүүд 3 хэрчим үүсгэж байгаа. За одоо дараа нь 3 зүйтэй 3, 4, 3, 5 гэсэн хэрчмүүд үүссэн байна. Одоо 4 гэсэн цэгээс 1 хэрчим үүснэ. За 4, 5 гэсэн хэрчим үүссэн байна. За бүгд 1 гэсэн дугаараас эхэлсэн хэрчим 4 ширхэг, 2 дугаараас эхэлсэн хэрчим 3 ширхэг, 3 гэсэн цэгээр эхэлсэн хэрчим 2 ширхэг, 4 гэсэн цэгээр эхэлсэн хэрчим 10 ширхэг байна. За тэмдэглээд аваарай. Өгсөн бодлогуудыг бодоорой хүүхдүүдээ. Үүссэн хэрчмүүдийг тоолоорой. За багш нь 1, 2, 3, 4, 5, 6 цэг өгсөн байна. Чи үсгүүдээр тэмдэглэж болно. Эсвэл цифрээр тэмдэглэн тоолоорой. За багш нь 5 найз уулзаад гар барьжээ. За уучлаарай энэ дээр багш нь тоог нь орхигдуулсан байна. За маш буухай бичсэндээ уучлаарай. 5 найз уулзаад гар барьжээ. Нийт хэдэн удаа гар барьсан бэ? За өөрсдөө бие дагаад бодорой хүүхдүүдээ. Та нар бид нар юу утсан бэ? Дүрсийг тоолох аргачлалыг утсан тийм ээ.
За багш нь тэгвэл хамгийн чухал зүйлийг тайлбарлах гэж байна. Дүрсийг тоолохдоо модны хэсгийн буюу мод мөчрийн аргыг ашиглан тоолж болдог. Ингэхдээ үндэс иш мөчр. За мөчр маань хідэн салаач байж болно шүү. Энийг багш нь дараа дараагийн хичээлээр тайлбарлаад явах учраас одоо зөвхөн гар барилтад ашигласан бодлогоо бодъё. За эхний хүнийг багш нь 1 гэж дугаарлаа. 5 найз байгаа гэсэн учраас 2, 3, 4, 5 хүртэл дугаарлаад холбочих юм. За багш нь 1 гэсэн үндэстэй мод зурж байгаа шүү хүмүүстээ. За 4 найзтайгаа гар барьсан байна тийм үү? Гар барилтын тоо 4. За 2 дугаар хүн нь 1 дугаар хүнтэй барихгүй. 3 дугаар хүнээс эхэлж ярина. Зүйтэй дахин давтаж гар барихгүй гэсэн үг байна тийм үү? Хүнтэй мэдлэхдээ нэг л удаа мэдлэгдэх шүү дээ. Тэрнтэй адилхан. За 2 дугаар хүн маань 3 дугаар хүнтэй, бас 4 дугаар хүнтэй, 5 дугаар хүнтэй нийтдээ 3 удаа гар барьсан. За 3 дахь хүн маань 4 дугаар хүн, 5 дугаар хүнтэй гар барилт хийжээ. За 2 удаа гар барилт хийсэн байна. 4 дахь хүн маань зөвхөн 5 дугаар хүнтэй л гар барина. Бүгд 4, 3, 2, 1 гээд нийтдээ 10 удаагийн гар барилт болсон байна. За энэ аргаар маш олон бодлогыг бодож болно. Бүгдээрээ хоошдоо энэ тухай үзэж болно. Эхний хичээлийн анхаарал суусан та бүхэндээ